За загвал асуух гэсэн асуултууд авсч байна. Тэгтээ хэд хэдэн бас асуудлууд байна. Энэ Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн бас нэг цөм хэсэг нь хотын төлөвлөлтийн асуудал гэж ойлгодог. За энэ хүрээнд нийслэлтийн төлөвлөлтүүд байна. Монголын одоо 2 дахь 3 дахь одоо Эрдэнэ тархан гэдэг ингээд энэ төлөвлөлтүүд байна л да. Энийг би мөнхөр сайдаас асууж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа энэ яг энэ одоо ялангуяа Улаанбаатар хотыг одоо цаашдаа орчин үеийн хэмжээнд хүртэл сайжруулахд бол үнэхээр олон жил хэрэгтэй, их мөнгө хэрэгтэй. Тэгээ бид ер нь цаашдаа энэ тим хэмжээнд хүрэх хүртэл одоо ямар арга хэмжээнүүдийг авах вэ? Тухайлбал одоо энэ хөрсний бохирдол бол одоо аимшигтай хэмжээнд хэд дахин хэдэн 10 дахин нэмэгдсэн. Агаарын бохирдол байгаа, усны бохирдол гэдэг. Энэ болгонд одоо яг ер нь ямар шийдлүүд байж болох вэ? Ямар бодлогууд одоо байж болох вэ? Би бодлогын юмнуудыг асууж байна. Та нарын одоо богино хугацаанд одоо бид энэ хүндрэлээс гарчих ямар шийдлүүд байж болох вэ? Шинжлэх ухааны технологийн ямар ололт хамжилтуудыг нэвтрүүлж болох вэ? Одоо тэр шугам татаад байх биш одоо дандаа галт хүлээдэг шинэ газ хэрэглүүлэх одоо өөр олон арга замууд одоо байж болох байх гэж бодож байгаа. Энэ чиглэлээр одоо юу байж болох вэ гэдэг энийг би асууя гэж бодож байгаа юм. За газар аавыгээд очих нэг 007 га гэдэг одоо нэг 35 өрчхөн 20 метрийн газарыг заадаг. Монголд бол газар их байна шүү дээ. 3 сая хүнтэй 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагт. Ер нь бодлогын хувьд бол одоо нэг 0.007-оор ингээд хязгаарлаад байх юм. 1-2 гаагаар нөгөө дотроо тэр ногоогоо тарьдаг хүлэмжээ одоо байгуулдаг. За тэгээд тэр хаус гэдэг одоо бид ярьдаг шүү дээ. Тиймэрхүү одоо хороол чиглэлийн юмнуудыг одоо барьж байгуулах чиглэлээр одоо яах. Энэ уулын орой дээр гараад байршсан байгаа энэ айлуудыг энэ цаашдаа яах юм гэдэг олон асуудал байна. Энийг ер нь нэг товчхон над хариулт өгөөч гэсэн гэж бодож байгаа. Монголын ипотекийн корпорац гэж байдаг. Заавас Тоск гэдэг нэг байгууллага байдаг. Тоск нь одоо үндсэндээ бараг дампуурх тал руугаа орсон. Их хэмжээний өртөө. Ийм байгууллага эднийг одоо ийм нээлттэй хувьцаат компани байдлаар оруулаад энэ санхүүгийн их усруудыг татах байдлаар энэ зорж байгаа ажил руугаа нэлээд явуулах ийм боломжууд байна уу? 336 айлын эрх зөрчигдсөн гэж байгаа. Дахиж ийм гарахгүй байх ийм ямар боломжууд байна? Ямар боломжууд байна энийг? Энэ болгонд хариулт өгөөч гэсэн ийм асуултууд байна да. 81 дугаар микрофон. Яг Улаанбаатар хотын одоо хөрсний бохирдол, агаарын бохирдол төр бол одоогийн засгийн газрын төвшөнд ялангуяа манай салбарын яам бол нэлээд анхаарч байгаа. Тэгээд энэ дээр бол түрүүн Батбол дарга бит хоёрын түрүүний мэдээлэлдэр бол нэлээд орсон шүү дээ. Баттөмөр дарга. Гэр хорооллыг бид нар ерөөсөө хөрсний бохирдлыг бол нэгдүгээрт энэ агаарын бохирдлыг нэгдүгээр тавьж байгаа асуудлыг бол шийдвэрлэх юм нь бол нэгдүгээрт энэ дэд үтсийн шийдэл гэж харж байгаа. Тэгээд өөрт байгаа нөөц бололцоонд тулгуурлаад бид нар ер нь одоогийн байгаа энэ барилгажих явц яагаад одоо ингээ удаашраад байгаа юм гээ газар дээр нь үзэхээр бол үнэхээр өнгөрсөн жилүүдэд барилгын компаниудын хувьд бол үнэхээр одоо буруу шийдэл гаргаад оруулсан байл. Ямар ч дэд үтс байхгүй газар руу байшин барьгээд 8 тэрбум төгрөг оруулж гисэн. Шугам сүлжээг нь өргөдөхөөгүй газар руу бол одоо энэ дахин төлөвлөлтийг хийгээд гэрээ агуулад компани бол тэнд нэг 20 тэрбум оруулсан гараа өргөө зогсож байгаа. Ийм дүр зургууд бол бүх дүүргүүдээр байгаа учраас хоёр талаас ажлын хэсэг гаргаад ерөөсөө энэ одоо цэгүүдээр нь ингэж одоо гацааг нь гаргая гэдээ бид нар шийдлээ гаргаад байгаа бүх хөрөнгөө бол энд төвлөрүүлж нэгдүгээрт бол энэ ажлууд урагшлаа. Хоёрдугаарт энэ дэд үтсийн шийдэл дээр бол Азийн хөгжлийн банктай бид нар бас өнгөрсөн намраас эхлээд нэлээд сайн ажиллаж байна. Тэгээ Азийн хөгжлийн банк бол нэг сайн эдийн засгийн ийм хүнд үед манай оронд үзүүлж байгаа зээл тусламжийн хөтөлбөр бол татахгүй байгаа. Тийм учраас эхний ээлжинд бид нар энэ дэд үтсээр одоо Баян хошуу, Сэлэв дэд төв гэж одоо 2 том дэд төвийг эхлүүлэхээр энэ бол ажлаа бол бас тохирсон гэрээ агуулад одоо удахгүй ажил эхэлнэ. Энэ дээр бол бас хуучин урын зух барина гэж байгаа. Шийд бол тэгж гарсан юм билээ. Хотын одоо захирагчийн төвшөнд, Батуулийн төвшөнд. Бид нар ярьж байгаа үгүй яах юм бэ? 8 сая доллар гаргаж төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол 21-р зууны Улаанбаатарт дахиж одоо их усүр барих гэж байгаа бол нүүрс төлөх хэрэггүй. Бид нар бол төлөрсөн дулаанд холбох боломжийг нэрлэхийе гэж ингэж эрчим хүчний яамтай бол хамтарч ажиллаад
Тэгээд энэ 8 сая долларыг бол бодиттой төвлөрсөн дулаанд холбох шийдлийг гаргаж өгсөн. Ингээд дотоодын болоод гадаадын зээл тусламжийн хөрөнгийн их усруудыг бол ерөөсөө шууд агаарын бохирдол руу дэд үтс рүү оруулахаар шинэ бол ийм шийдлүүдийг бол ойж өгж байгаа гэдгийг бол тодтогч хэлье. Тэгээд ер нь эх жилээс ч тэр Улаанбаатар хотын төсөв тэр барилга хотоогоолтын сайдын төсөв бол зөвхөн дэд үтсийн одоо хүрээнд эхний ээлжинд бид нар 20 он гэхэд ер нь бол нэг 20 мянган айлыг дэд үтсэд холбочих тийм зорилтыг бол эхний ээлжинд тавьж байгаа. Тийм учраас 100 ширхэг тэр одоо сервис центр буюу дэд үтсийн бичил төвийг бол байгуулж чадах юм бол тэрний цаана нэг дэд үтсийн цаана одоо нэг 200-аас 250 айл одоо холбогдох ийм бололцоог бол бүрдүүлэх учиртай байгаамаа. За хоёрдугаарт бидний орчин үед бас хөөрхөн энэ инновацийн шин технологиуд бол бас байна. Бид нар тэгэхээр одоо тэр Улаанбаатар хотын аслагдсан тэр төвлөрсөн дулаан очих бололцоогүй газрууд дээр бол удахгүй том төслийн танилцуулгууд бол орон нутагтай хамтарч хийх гэж байгаа. Энэ дээрээ иргэдэд бол бид нар за танах одоо олон жил энд сууршиж амьдрах юм байна. Газраа өмчилж авсан юм байна. Жишээлбэл одоо үлзий тороол гэдээ байж байна. Тэгэхээр үлзий тороол дээр эхлээд эхний ээлжийн шийдэх нь юу байх юм гэхээр бид нар цэвэрлэх байгууламжийн асуудлыг ярьж байна. Энийг бол төвлөрснөөр биш бие даасан ийм одоо шийдэл гаргахаар хамгийн одоо хямд өртөгтэй ийм төслүүдийг бол газар дээр нь танилцуулж зардлын тэнд амьдарч байгаа хүмүүсээс гаргуулад богино одоо хугацаанд хийх ийм боломжуудыг бол эрэлхүүлж ажиллана. Ерөөсөө өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын энэ дараагийн одоо шийдэл бол дандаа салхины, нарны одоо эрчим хүчүүдийг шингээсэн ийм одоо хүрээнд ажиллахаар бид нар ажлаа төлөвлөж судалгааныхаа түвшинд явж байна. За одоогоор дэд үтсийн яам Улаанбаатар хотын захиргаа барилгын яам 3 бол газрын гүний дулааны станцыг барих судалгаа